1989 оны анхаарлыг татсан хамгийн том иргэний хөдөлгөөн бол Хэдтийн зүрх гэж хэлэгддэг Тяньманы талбайд болсон юм. Жагсаал илүү хурдас тавиар үжиж оюутнаас гадна эмч багш нар энгийн иргэд хүртэл нэгдэж улмаар талбайж игсэн хүмүүс майхан барьж өсгөлн зардаж эхэлсэн байна. Энэхүү жагсаалын тухай намын удирдлагууд хүчтэй маргалдаж эцэст нь цэргийн хүчээр дарахаар шийдсэн. There are thousands of people on the streets who will not move back. Тэлийн хүч жагсаал нь юунаас болж эхэлсэн бэ? Going to march. Can't answer there. Why? I think this is my duty. 1980-ад оны ихэнх үед Дён Сяопин улс орноо шинжлэх бодлого эхлүүлж байв. Зах зээл суурилсан эдийн засгийн элементүүд Хятадд нэвтэрч зарим нь богино хугацаанд бажиж чадсан бол олон хүн үнээс орхигдсон үлдсэн. Үүнийг дагаад авилга газар авч нийгмийн бохимдол өсөх болов. Энэ үед оюутнууд сэхэднүүд илүү нээлттэй хэлэлцүүлэг улс төрийн шинжилэл шаардаж эхэлсэн байна. Тэрний итгэл найдварын гол хүн нь коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Ху Япон байв. Ху илүү либерал үзэлтэй, илүү ардчилсан арга барилыг хүсэж байсан ч 1987 онд алтан туш халаасаа огцорч. 1989 оны 4-р сарын 15-нд Ху Япон нас барснаар оюутнуудын зүрхэнд байсан очийг яг л асаах шиг болсон. Ху Японыг нас барснаас 7 хоногийн дараа хэдэн мянган оюутнуудад хүний гашууданд орсгаар талбайд цуглж хийсэн байна. Тэд зөвхөн гашуудахаас гадна илүү их эрх чөлөө, мөн илүү шударга нийгмийг хүсэж байгаагаа илэрхийлж байна. Тэдний шаардлага нь хэвлэлийн эрх чөлөө, төрийн авилгалыг таслан зогсоох, нийгмийн шударга эсийг хангах, арчилсан хилцүүлгийг эхлүүлэх зэрэг багтсан байв. Анхандаа энэ 50 замаар оюутнуудын санаачлага байсан ч богино хугацаанд нийслэлдэх ард иргэдэд мөн дараа нь улс орон даяар тархаж эхэлсэн байна. 1989 оны 5-р сарын дунд гэхэд Тяньманы талбай жинхэнэ хөдөлгөөний төв болж хуурв. Оюутнууд талбайд майхан барьж үсгэлэн зарлаж эхэллээ. Энэхүү үйл явдал нь Бээжингийн ард иргэдийг сэргээх болж бүх ард иргэд тэднийг дэмжихэд хүргэсэн юм. Жагсаал нь зөвхөн оюутнуудын бус эмч, багш нар, ажилчид, бүр зарим төрийн албан агч нар хүртэл дуу хоолойгоо нэмэх болсон гэдэг. Олон нийтийн уур амьсгал нэгэнд өөрчлөгдөж, талбай зөвхөн гашуудлын биш, өөрчлөлтийг авчрах жагсаал болон хурцдсан байна. To recognize their illegal Students' Federation. 1989 оны 5-р сарын 15-нд зөвлөлтийн удирдагч Михаил Горбачев Бээжинд айлчлал хийх болов. Энэхүү ажил нь Хятад болон Зөвлөлт холбоот улсын харилцааг сэргээх түүхэн ажил байсан хэдий ч Бээжингийн төвд арчлалын төлөө жигсэж буй мянган хүмүүсийг хэвлэл мэдээлэл дамжуулан дэлхий анх удаага шууд харсан. Барууны сэтгүүлчдийн дамжуулсан дүрсүүд нь дэлхийн хэвлэл мэдээллийн тэргүүн гарчигд бичигдэж Тяньманы талбай олон улсын анхаарлын төв боллоо. Confrontation to the troops, not waiting for the army to reach town. Жагсаал урдсаж төр засгийн намын удирдагчид ерөнхийдөө хоёр хэсэгт хуваагдсан байгаа юм. Зарим нь хилцээр хийх ёстой гэж үзсэн боловч зарим нь хөдөлгөөнийг эсэрхүү хөдөлгөөн хэмээн тодорхойлж намын тогтолцоонд аюул учруулж байна гэж үзэн эцэст нь цэргийн хүчээр жагсаалыг дарахаар шийдсэн байна. 1989 оны 6-р сарын 3-наас 4 шилжих шөнө засгийн газрын шийдвэр хэрэгжиж цэргүүд автомат буугаар зэвсэглэж танкууд гудамжинд орж ирлээ. Иргэд зам дээр гарч тэднийг зогсоох гэж оролдсон боловч хаа нэгтээ буун дуу гарч хүч хэрэглэж эхэллээ. Энгийн иргэд газар дээрээ амарстаж олон 100 оюутнууд суманд ордог. Танкууд зам дээр таарсан хүмүүсийг ямар ч хайр найргуугаар дайрч эн тэнтүү буу хангаж түүхийн хамгийн хар өдрүүдийн нэг болж хорглоо. Яг хэдэн зуун хүн амиа алдсан өнөөдрийн хүртэл нууц хэвээр байдаг бөгөөд их сурвалж 200-аас 300 хүн, бусд нь 1000 гаруй хүн гэж үздэг боловч зарим их сурвалжийн мэдээлснээр
10,000 давсан гэж үздэг байна. 6 дугаар сарын 5-нд дэлхийн хэвлэл мэдээллүүд зөвхөн нэг л зургийг л нийтэлж байлаа. Энэ бол танкмен. Гартай цагаан гэд урууд барьсан нэгэн энгийн танкуудыг амиараа зогсоох гэж оролдож буй дүр зураг. Танкууд зогсож түүнийг тойрон гарахыг оролдсон ч тэр дахин замхаа зогсов. Түүний нэр өнөө хүртэл тодорхойгүй ч тэр зураг дэлхийд даяар эрх чөлөөний бэлэгдэл болж үлджээ. Хэдэн зуун хүний ам арьсцсан цусан талбайг өглөөхөд ямар ч зүсгүй болтон цэвэрсэн гэх цуу яриа хүртэлж байдаг байна. Талбайг хүчээр цэвэрсний дараа баримтлагаа эхэлж уг жагсаалыг удирдах байсан хүмүүсийг шоронд хойрхын нөлж зарим нь гадагшаа хүртэл дөрвсөн гэдэг. Хэдтийн засгийн газар ч хүртэл бүх мэдээллийг хатуу цензурдаж энэхүү үйл явдлын тухай одоо ч хэдтэд ярих хориотой хэвээр байдаг бөгөөд интернетэд байдаг бүх мэдээлэл зураг бичлэгийг хүртэл устгадаг байна. Гэвч дэлхийн үүнийг мартаж чадсангүй. Уг үйл явдлын тухай CNN болон BBC баримтат кино хүртэл хийж, олон улсын хэвлэл мэдээллүүдийн цацсан дүрсүүд эрх чөлөөний тэмцлийн бэлэгдэл болгон одоо хэрнэ байсаар байна. Тэмээний талбайн хөдөлгөөн зөвхөн хятадын түүх биш бөгөөд энэ бол хүн төрлөختөн эрх чөлөө болоод чудрах ёсыг үсэхдээ ямар үн төлдгийг харуулсан бодит түүх. Харин өнөөдөр Бээжингийн талбайд алхаж буй хүмүүс энэхүү тухай мэдэхгүй байж болохч дэлхий дахин санаж байгаа. 1980 оны хавар нэгэн үннийг тэр талбайд үлдээсэн. Эрх чөлөө бол үргэлж хамгаалж тэмцэж байх ёстой үнэт зүйл юм.